Монголын залуучуудын холбоо санаачлан Facebook, Twitter ашиглагчдын дэмжлэгтэйгээр парк аврын хөдөлгөөнийг өрнүүлсэн. Паркын газрын яг хэдэн хувийн зориулалтаараа үлдсэн хичнээн га газар нь хувийн компаниудад авчирсан гэд иргэдийн хувьд нээлттэй биш байсан мэдээллийг энэ хөдөлгөөнөөр ил болгох зорилготой. Тиймээс өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчөнд иргэдэх иргэний танхимд үндэсний соёл амралтын хүрээлэнтэй холбоотой төрийн болон хувийн хвшлийн төлөөллүүд нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Хүүхдийн парк бараг газаргүй шахан болж байна гэсэн мэдээлэл бүрэн баталгаажлгүй олон жил болсноос иргэд зүгээр л хардлага маягаар үүнд хандах болсон яг бодит байдал дээр хичнээн гадалтай хүүхдийн парк хэвээрээ байгаа вэ гэдэгт энэ хэлэлцүүлэг хариулт өгч чадлаа. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зориулттай 35 га газар албан ёсоор нийслэлийн газрын албад бүртгэлтэй байснаас 32 га нь үндэсний соёл амралтын хүрээлэнгийн буюу Бод группийн 74%, нийслэлийн 26% өмчтэй компанид хариулагдж байна. Харин үлдсэн 4 гагийн 1.1-нд Мон уран компани, 3 га нь MCS компани Сөүл ресторан буюу Иргэн Өнөр улам нарын нэрээр эзэмшлийн гэрчлэгээтэй байна. Монголын улсын соёл амралтын хүрээлэн хугацаанд компани газрын эзэмшихийн хугацааг сунгаж амар зугаалын төгсгөлийн зориулалтаар 32 га газар эзэмшүүлэх нийслэлийн засгийн даргын 2007 оны 11-р сарын 19-ний өдрийн 577 тоод захимжаа баталгаажуулж за газар ашиглах гэрээ байгуулж гэрчлэг олгосон байлаа. За нийслэлийн засгийн даргын 98 оны 5 сарын 20-ны өдрийн А115 дугаар захимжаа Монтана гэж хөгжил компани Сквадр 4-р орон нутгийн үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааны хойд тат байгууллагын ажлын байрны барилга барих зорилтоор 0.5 га газар 3 жилийн хугацаанд ашиглах их болсон байна. За энэ дараа нийслэлийн засгийн даргын 2002 оны 1-р сарын 29-ний өдрийн 35 дахь захимжаад газар эзэмших ихэнхээ хугацааг 4 жилээр сунгуулсан байна. За үндэсний соёл амралтын хүрээлэнгийн шинжилт төсөлтэй холбогдуулан нийслэлийн засгийн дарга 2005 оны 7 сарын 5-ны өдрийн 263 дахь хэмжээр Монтана хөгжил компани газар эрхийг хүчингүй болгосон боловч Монтана хөгжил компаниас нийслэлийн захиргааны иргэн шүүхт гомд гаргаж Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны иргэн шүүх хуралдааны 2006 оны 7 сарын 4-ний өдрийн 50 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Монтана хөгжил компани газар эрхийг сэргийлсэн байна шүүгээс. За ингээд Монтана хөгжил компани MCS хотел хөгжил компанитай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж MCS хотел хөгжил компани 4900 м квадрат газрыг контор үйлчлэгээр турш буудлын зөвлөлтөөр эзэмшүүлсэн байгаа юм. За Монтанаас шилжиж MCS очиж байна. Хэлэлцүүлэгт Мон уран MCS үндэсний соёл амралтын хүрээлэнгийн компаниудын төлөөллүүд бодиттой мэдээллийг өөрсдийн зүгээс өгсөн. За тухайлбал Мон уран компаниг төлөөлж улсын хурлын гишүүн Наранхүү энэ газрыг хизээ яаж авснаа хүүхдийн паркт газраа буцааж өгөх үү зэрэг асуултад хариулт өглөө. Хин нэгнийг шахах биш. Бүх юм шудраг явуул бид бол тэр шудрагын голд ороод урсаад яв. А шудраг нэрийн доор зөвхөн манай тэр компани газрыг авах ажиллагаа явуулж байгаа бол бид үлэн зөвшөөрөхгүй. Тийм учраас одоо бүгд үнэхээр засгийн захирамжтай зөвхөн ганц одоо MCS 0.4 байж байгаа Иточу компани гэдэг чинь баясгалангийн хийсэн ажил шүү дээ. 3 га газрыг нэмж өгчөөд ярихдаа Мон ураны нэг га гэж яриад байдаг. Өшөө дээр нь паркийн урд талд маш том зах буудлыг нэг компанитай хамдарч барих гэж байгаа. Энэ бол нууцгүй үнэн зүйл. Бүх асуудал шудрагоор биднээс нэг га газрыг өгч болно. Асуудал байхгүй. Энэ соёл амралтын хүрээлэнгийн газар маань өөрөө зөвхөн амралт дугаар ялангуяа хүүхд амралт дугаарын газар одоо зориулсан газар байсан юм байна. Тэгэхээр та тухайн газрыг авч байхдаа тухайн газар нь зөвхөн ийм зориулсаар амралт дугаарын зориулсаар ашиглах явцаа гэдэг та мэдчихсэн үү? Тэр одоо эрт 13-4 жилийн өмнө юм да. Тэр үед бол үнэхээр одоо тийм ойлголт үнэхээр байсан бэ. Өнөөдөр цаг үе өнгөрөх тусам юмны бодол санаа өөрчлөгдөж байна. Тэр би хэлсэн та бүхэн тэр газар бити санаа зовоо. Газрын чинь цаана маш олон асуудлууд байна. Би хувьдаа өөрийнхөө 30%, 60-70% буруу гэдэгт би итгэлтэй байдаг. Бид бол төгсгөн биш. Алдаатай юм хийдэг бол тэрийг бид бурууг нь ойлгож өөрчлөлт нь бол түмэн зөв. Бид бол огт зөвшөөрлгүй юм шиг явдаг биш ээ. Парктер хамтын ажиллагааны гэрээ гэж хэлсэн тэр гэрээний дагуу сүүлдэн засгийн даргын захирамж гарсан. Шүүхийн шийдвэр бол огт одоо буруу тайлбарлаад байгаа.
шүүхийн шийдвэр бол анхны шатны шүүхийн шийдвэр одоо Мон урааных албан ёсны зөвшөөрлөлтөй байна гэдгээр захиргааны эргэн шүүх шийдвэрээ гаргасан байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн компанийн хувьд нийслэл 26% эзэмшдэг, бод групп 74% эзэмшдэг. Одоогийн байдлаар өөрөө эзэмшилт байгаа 32 га газрынхаа 12 гад нь тогтцолт хийж одоогийн байгаа паркийг байгуулад байна. Харин Мон уран компанийн офис байгаа 1.1 га газрын тухайд үндэсний соёл амралтын хүрээлэн Мон уран компанийн хооронд шүүхийн шатанд маргаантай байгаа гэлээ. Эхний шатны шүүхтэр бидээс ялгаачихсан байгаа. Өөрөөр Мон уран компани үндэсний соёл амралтын хүрээлэн дотор 1 га газар эзэмших хууль ёсны зүйлээр эхний шатны шүүх шийдвэр гаргасан байгаа. Дараагийн шатны шүүхтэр бидээс мэдээж давуу заалтах шатд ороод шүүхтээ төрөвчлээд ингээд явна. Түүнээс газрын маргаантай асуудал бүгд биднээсийн өмнө тулгарч байгаа ч гэсэн биднээс өнөөдөр хөтөлбөр оролтоо хийгээд явж байгаа. Цаашид үргэлжлэнэ. 22 дээр парк ваа гэдэг бол худлаа. Өнөөдөр хэмжээд үзэх юм бол биднээс 8 га газар дээр ихний ээлжийг хийсэн. Дараагийн ээлж нь биднээс дахиад 4 га газар өргөтгөхөд явж байгаа. Та бүхэн одоо мэдж байгаа бол хашааны хажуу гадна талаар явхад галзуу болгон босч байгаа гадаа дахиад 4 га газар талбай нэмэгдэж байгаа. 3 га газар эзэмшиж байгаа MCS Шангрила сүлжээ зочид буудлын салбарыг барьж байгаа нь үнэн. За энэ газрыг 2006 онд Монтана гэдэг компаниас худалдаж авсан гэдгээ компани төлөөлөгч хэлж байна. Энд бол яг нөгөө зочид буудлын маань барилга эхэлсэн. Тэгээ энэ дээр бид нар бас яг энэ газар дээр юу гэж байгаа вэ гэхээр хамгийн түрүүнд бид нар энэ яг соёл амралтын хүрээлэн гэдэг утгаар нь бидний бас хүүхд залуучууд зориулсан 8 үзүүрийн танхим кино театрын хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Тэгээ энэ дээр мөн бид нар бас үндэсний урлагийн театр бас энэ дотор хийгдэж төлөвлөгдөж байгаа. Тэгээд вин тамир бэлдэржүүлэх. Тэгээд Монгол одоогоор бас дутагдаад байгаа 50 м урт ашиг бас төлөвлөгдөв. Та бүхэн анхнаасаа энэ хүүхдийн паркийн дээрээс нь үндэсний тодтолтой эзэмшлийн хөрөнгө гэдгийг мэдчихсэн шүү дээ. Бид нар мэдээж одоо 5 хоттой зочид буудлыг одоо байгуулахын тулд тэр 3 га газар гэдэг шүү дээ. Яг ийм 3 гагаар байж байгаа газар юу байгаа юм бэ? Болцоо байна уу гэж хот руу хандсан байна. Тэгэхээр энэ дээр яг юм болцоо энэ ийм төлөвлөлтийн хүрээнд энд байгаамаа гэж хариулсан. Тэгэхээр тэр үндсэндээ хотын шийдвэрээр л олж байгаа шүү дээ. Монголын засгийн газар танаа оруулсан одоогийн байдлаар оруулж байгаа хөрөнгийг гаргаж өгөөд газраа буцааж авъя гэж өгөх үү? За тэр хууль дүрмийнхаа дагуу явах хэрэгтэй. Би одоо өгөхгүй гэж одоо хэлэх одоо хэцүү юм байна. Явж байгаа. Ямар ч байсан иргэд паркийн газрын тухай ерөнхий ойлголттой боллоо. 35 га газрын 32-т нь хүүхдүүд өвөл зүүнний аль ч цагт тоглож залуус зугаалах хүрээлэн болгохын төлөө үндэсний соёл амралтын хүрээлэн компанийн шат дараатаагаар тогтцолтой ажлыг хийж байна. Харин үлдсэн 4 га газрын хувьд бусад компани албан ёсоор үндэсний 7 хэмжээр газрыг төлөвлөсөн учраас хуулийн хүрээнд асуудал шийдэгдэх ёстой болж байгаа юм а.